Таны онлайнаар орлого олж чадахгүй байгаа шалтгаан чинь та муудаа биш, хорон өрсөнд танд дургуйтай, таныг үзэн яддаг та биш. Зүгээр л та тодорхой хэдэн концепцийг буруу талаас нь ойлгоцсон байж магадгүй. Миний хамгийн дуртай нэг quote байдаг нь юу гэхээр та номыг уншдаггүй, та намаас өөрийнхөө ухамсарын түвшин уншдаг гэж үг байдаг. Яг адилхан номыг хүн болгон өөр талаас нь уншиж ойлгохдогтой адилхан яг адилхан онлайнаар орлого олж амьдрна гэдэг концепцийг та арай буруу талаас нь магадгүй орлого олж чаддаггүй хүмүүсийн талаас нь ойлгоцсон байж магадгүй. Өнөөдрийн бичлэг юу гэхээр онлайнаар ажиллахад надад ямар уур чадвар эрхтэй вэ гэдэг асуултад надад маш их ирсэн. Би юу сурах ёстой вэ гэдэг асуулт маш их ирсэн. Тэгэхээр тэр асуултуудын дагуу надад л хамгийн хэрэг болсон уур чадваруудыг би маш гүнзгий төвшөнд тайлбарлаж та бүхэнд хүргэх гэж байгаа. Өнөөдрийн бичлэгт айхад эдит байхгүй, хүмүүсийн анхаарал татгсан янз янзын байхгүй. Ерөөсөө цэвэр үнцийн зэрэг мэдлэг мэдээллийг хуваалцсан бичлэг байх болно. Тэгэхээр хэрвээ та үнэхээр онлайнаар орлого олох дээр serious байгаа бол дараагийн бичлэгтээ маш нягхар үзээрэй. Хэрвээ биш бол зүгээр тэгээ хошин шиг кино мэн үзээ тэгээд явчихгүй юу гэж бодож байна. За тэгээд олон мэйлгүй бичлэг рүүгээ орцгоё. Би онлайнаар ажиллахын тулд шаардлагатай гэж үндсэн айгүй чухал 3 концепт, 3 ойлголтыг нэлийн гүнзгий тайлбарлал, төвшөнд нь тайлбарлаж өгнө. Тэгээд яаж ерөөхдөө эднийг ашиглах уу? Яагаад эдгээр зүйлүүдийг ашиглахгүй бол ер нь онлайнаар ажиллах юм ямар ч боломжгүй юм те гэдэг талаар ерөөхдөө ярилцсан. Миний хувьд гэх юм бол яг хамгийн чухал гэснийг 3 дугаарт оруулж өгсөн байгаа. Хамгийн сүүлд оруулж өгсөн байгаа. Тэгээд миний бодлоор бол амар чухал. Эхний хоёрын хүмүүс ерөөхдөө төвшөндөө мэддэг, ойлгодог ингээд нэг юм те яваад байдаг. Гэхдээ 3 дугаар зүйл нь бол үнэхээр чухал. Тэгээд энийг олоогоосоо болоод магадгүй тэр зүйлийг ойлгоогүй болохоор та онлайнаар ингээд орлого олж чадахгүй байж магадгүй гэж би бодож байгаа. Ихэнх хүнийх дээр бол тийм ба. Яг энэ концепцийг ойлгоогүй болоод тэрнээсээ болоод онлайнаар энэ бол ажиллах аюу хүндрэлтэй байх гэж бодож байна. Тэгээ олон юм ойлгож шууд орцгоё. Ихэнх зүйл бид нар зэрэг ойлгомжтой. Юу гэхээр content creation буюу контент бүтээл гэдэг яг зүйл байгаа те. Контент бүтээгт болон одоо funneling гэдэг зүйлийг бид нар ойлгохгүйгээр онлайнаар ажиллана, онлайнаар мөнгө олно, онлайнаар бизнес босгоно, тэ дижитал ертөнц бла 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 гэдэг ямиг ойлгох ямар ч боломж байхгүй. Та эхлээд ажиллаж иж болно. Онлайнаар ажиллаа эхлээ явж иж болно. Эсвэл янз бүрийн ур чадвартай, бизнестэй тэрийгэ тэ олон хүнд хүргэе, илүү их орлого олъё гэж бодож иж болно. Тэгэхээр контент болон энэ funnel гэдэг хоёр ойлголтыг ойлгохгүй хизээж явах боломжгүй. Тэгэд ихэнх хүмүүс ингэж боддог. Контент хийн, контент бүтээгч ихлээр зөвхөн reel хийдэг хүн, зөвхөн Instagram reel хийдэг хүн, эсвэл зөвхөн YouTube дээр бичлэг хийдэг ютубер хүмүүсийг контент бүтээгч боддог байхгүй. Хэрвээ та яг саяных шиг тэгж боддог бол таны контент хийж чадахгүй байгаа. Эсвэл онлайнаар орлого олж чадахгүй байгаа шалтгаан ч тэр үж магадгүй. Та өөрийнхөө бодол дотор, өөрийнхөө буруу ойлголтын дотор хязгаарлагдсан байж магадгүй гэх гэдэг. За, яагаад би тэгж хэлж ийм гэхээр окей. Ерөөсөө контентын төрөл гэдэг зүйлийг бид нар ерөөсөө ойлгодог байхгүй. Контент гэдэг зүйл маань ерөөсөө та яг ингээл заавал ингээл над шиг яриад ч юм уу эсвэл хүмүүсийг рил хийгээд ч юм уу ингээ те эсвэл нэг юм сүвтэй модел өчө зураг авахлна гэдэг контент ерөөсөө биш ээ. Гол нь энэ маань таны хүрэх мэдээллийн онцлог түүнээс хамаарат түүн тохирох өөрөөр одоо форматаар дамжуулахыг ерөөхдөө контентын төрөл гэдэг. Тэгэхээр энэ аюул чухал. Одоо ч та ажил хийсэн ч гэсэн ямар нэгэн компани ингээд ямар нэгэн байдлаар та маркетинг, борлуулалтын салбарт ажиллаж байсан бол аюул мэдчихэж байгаа. Тухайн компани борлуулалт орж ирэхгүй бол бараа бүтээгдэхүүн хүмүүст хүрэхгүй бол тухайн компани яг цусны эргэлт зогсдогтой адилхан процесс явагддаг. Ерөөсөө борлуулалт маркетинг бол аюул чухал процесс. Тэгээ магадгүй та өөрөө ингээд менежмент ч юм өөр ингээд салбарт одоо юм борлуулалт маркетингийн яг чиглэлээр биш өөр салбарт нь ажилладаг гэж магадгүй. Гэхдээ л тухайн компани яагаад таныг тухайн компанид ажиллуулж байгаа юм бэ гэхлээр тэр компанид ямар нэгэн байдлаар ашиг орлого орж ирэх ёстой шүү дээ. Ашиг орлого орж ирээд та энэ зүйлийг хийгээд тэгжиж манай компанид ашиг орж ирнэ. Тэгээ ашигтай ажиллаж байгаа учраас тодорхой дүнгээр таныг ажиллуулж байгаа зү. Тэгэхээр энэ процесс чинь онлайн дээр ороод ирэхээр ерөөсөө контент хийдэг зүйл байхгүй болонгууд орлого гэдэг зүйл адилхан байхгүй болчих жоох. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та контентын төрлийг оролдох ёстой. Гэхдээ тэр маань заавал бичлэг байх албагүй. Заавал бичлэг байх албагүй. Одоо би нэг тайлбарлаж өгье. Эхний контент төрөл нь зураг ба. Зураг гэдэг нь ерөөхдөө бид нар харах юм бол те нэг юм хүмүүсийн сүртэй зураг авах болно шүү дээ ингээд нэг те зүгээр зураг энгийн одоо Facebook дээр явдаг зураг өөр одоо юу гэдэг чинь X дээр явдаг зураг эсвэл одоо зүгээр постэр зураг бичлэг зурган контент ямар нэгэн санаа ямиг зургаар илэрхийлэх байж болж байгаа те одоо шин Nike-ийн Just Do It гэдэг зураг илэрхийлэхтэй адилхан. Тийм байж болж байгаа. Одоо миний хувьд бол зураг авахлахдаа би нэг тийм сайн биш хоо. Одоо би нэг тийм айхтар царайлаг марилаг биш те нэг юм зураг авах одоо фотогенетик гэж ярьдэж тийм юм биш. Би айгу тэндээ муу болохоор энэ дээр би муу арай гэж л нэг зураг авах яг үнэ гэлээ. Хоёрдугаар зүйл нь юу гэхээр текстэн контент байгаа тийм. Текстэн контент гэдэг нь ерөөхдөө яг бичвэрээр аливаа нэгэн санааг хүмүүст ойлгуулах гэсэн юу хэлээд байгаа. Ямар нэгэн бичвэрээр одоо би шинэ дээр зүгээр харуулах юм бол миний
юу эздэг залуу гэдэг юм. Neuro knowledge гэдэг юм сүнслэг ертөнц аягүй гоё юмны талаар ярьдаг юм залуу байдаг. Тэгээ би тэр залуугийн YouTube-ээр дагдаг. Тэгээд одоо тэр залуу болохоор тэгээд ийм бичвэрэн юм явуулдаг. Ийм гоё юм мэдлэгтэй холбоотой ийм юм явуулдаг гэсэн. Тэгээд энэ болохоор бичвэрд амар гоё уншихад амар кайфтай. Тэгээд би дээр уншиж байгаа л нэг өдөр ингээл энэ хүн сургалтаа ерөөхдөө $20,000 зардаг байсан. Тэгээд тэрийнхаа зүгээр л юунууд амар гоё ингэ тайлбарладаг. Тэгээ нэг удаа тэр сургалтаа $300 болохоор нь биш шүүд $320 болохоор шууд бодлож авч байгаа байхгүй. Тэгэхээр бичвэрэн хөдөл контент гэдэг чинь ийм чухал байдгийн шүү. Бичвэрэн одоо шинэ X одоо Twitter дээр байна, Facebook-ийн постууд явдаг шүү дээ. Тиймэрхүү контентэд хүртэл ерөөхдөө явдаг гэсэн үг. Тэгэхээр ийм төрөл байдаг гэсэн үг. За дараагийн өөр нэг төрөл нь ямар төрөл байгаа вэ гэхлээр биш үү те. Аудио буюу зүгээр дуу хоолой, бичвэр дуу хоолой гэсэн үг те. Энэ маань ерөөхдөө юу гэсэн үг вэ гэхлээр одоо хүмүүс машин дотор явж байхдаа, автобусын дотор явж байхдаа, хоол хийж байхдаа, тий, эсвэл алхаж байхдаа, ажил руу явж байхдаа, сургууль руу явж байхдаа сонсдог аудио зүгээр дуу хоолой гэсэн. Ямар нэгэн бичлэг энэ дээр байхгүй. Тэгэхээр подкастууд болж зүгээр одоо дуучдын дуу ээж болж гэх мэтчлэн цэвэр аудио. Аудиогоор хүртэл хүмүүс контент авах гэж контентын төрөл болоо явчих жоох байхгүй. За энэ бол мэдээж хэрэг ойлгомжтой тий, аудио бол. За дөрөвдөх буюу хамгийн сүүлийнх миний хувьд угаасаа хамгийн чухал, хамгийн хүнд хүрдэг, хамгийн одоо үр дүн сайтай байдаг бол мэдээж бичлэг байна. Ойлгомжтой тий. Хүмүүст яг ямар нэгэн санааг илүү ойлгуулж ийн илүү одоо гүнзгий төвшний харилцаа үүсч нэг бичлэг айгүй давуу талтай. Тийм болохоор ч одоо бидний нүдэнд рил хийдэг хүмүүс, YouTube хийдэг хүмүүс айгүй их байгаад одоо нүдэнд хүртээд байгаа бид нар контент бүтээч гэхээр л бичлэг хийдэг хүн гэж боддог шалтгаан нь ерөөсөө энэ бол хамгийн хүнд хүрдэг хэлбэр нь. Гэхдээ энэ л цорын ганц үнэн юм гэхэлэр үгүй. Одоо цэвэр та царайгүй бичвэрэн Instagram хөгжүүлж болж байна, email маркетинг явуулж байна. Одоо X, одоо чинь X буюу хуучнаар Twitter дээр бол цэвэр улс төрийн юм X айгүйх явдаг шүү дээ. Бид нар л анзаардаггүй те. LinkedIn гэх мэтчлээ. Текстэн контентууд хүртэл айгүй хүчтэй ер нь явагддаг. Энийг бид нар зүгээр л анзаардаггүй байна. Тэгэхээр хамгийн сонирхолтой нь юу гэхээр сайн контент бүтээгч гэдэг нь энэ дөрвийн аль нэгийг нь юм уу? Эсвэл бүгднийг аль болохыг да эзэмшсэн. Бүгднгээр нь ерөөхдөө зүйл хийдэг хүнийг бид нар сайн контент бүтээгч гэж нэрлэдэг байгаа юм. Түүнээс биш бид нар зүгээр л бичлэг хийдэг, рил хийдэг нэг охин, эсвэл нэг тоглоом тоглолдог ютубер хийдэг залуу контент бүтээгчнэр гихгүй. Эднэрийг сайн эзэмшсэн хүмүүсийг хэлнэ гэж. Тэгэхээр та эднээс аль нэгийг сонгож болно. Заавал ярих албагүй байхгүй. Заавал ютубер болох албагүй байхгүй. Заавал уцаа гарч албагүй байхгүй. Эсвэл заавал нэг юм модель үчиг сүртэй зураг авах бас албагүй байхгүй да. Эднээр хэлбэрт байж болно гэсэн. Тэгэхээр яаж сайн контент бичиж болох юм бэ? Яаж түүл би сошиал медиадаар ингэж эднийг ажиллах юм бэ? Гэхлээр ойлгомжтой. Pablo Picassoгийн юм. Ерөөсөө энэ бол энэ тодорхойлж өгч байгаа. Good artist copy, great artist steal буюу сайн уран бүтээлчнэр бол ингэж ялуу зүйлийг хуулдаг, харин агуу уран бүтээлчнэр бол хулгайлдаг гэж. Одоо Pablo Picasso ахалсан биз дээ. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр та дугуй зохион бүтээсэн байхад шинээр дугуй зохион бүтээгээд шаардлагагүй гэсэн. Бүтээсэн байгаа дугуйг ашиглаад өөрийнх нь логог дээр наах хэрэгтэй гэсэн. Энэ ерөөсөө таны одоо ингээд та контентын нэг ивийг олж өгөхгүй ч юм уу сошиал медиагийн ивийг олж өгөхгүй нэг юм те нэг юм яхаа мэдгүй байгаад бол энэ таны гатсан байгаа шалтгаан байж магадгүй. Ер нь ихэнх хүнийхт энэ байдаг. Өөрөө шинийг бүтээх гэдэг байхгүй. Өөрөө дугуй бүтээх гэдэг. Ерөөс их шаардлагагүй. Өөртөө адилхан инспирэшн болохоор янз бүрийн контент бүтээгчнэр, креатор, бизнес эрхлэгч эсвэл та магадгүй гитар тоглодог байхад гитарын сургалт явуулдаг ч юм уу, гитар зардаг бизнесүүд ч юм уу тэднийг дагаад тэр хүмүүс яаж гитар гэдэг ийм ойлголтыг тойруулаад өөрсдийнхөө бизнесийг босгосон байна гэдгийг судлах хэрэгтэй болчих жоох. Тэр хүмүүсийнхийг авахын аваад тэрэн дээр Монгол гэдэг нэг юм хэв лого наагаад зарах хэрэгтэй болж байгаа. Хүмүүс зүрх хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Тэгээ манай нэг энэ дээр нэг юм дизайнер найз байдаг. Манай тэр найз болохоор яг юм дизайнерууд яг энэ контент бүтээгчнэр хүмүүс одоо юм дизайнерууд шиг бид нар бодох хэрэгтэй болчих жоо. Тэгээ манай ажиллахаа дэлхийн би яг аль нь хэлэхгүй. Гэхдээ дэлхийн топ 50 сургуулийг яг дизайнераар төгсөөд одоо болохоор бүр Монголын яг юм тэргүүлэх баг юм хүмүүсийн брендинг дээр ажилладаг. Бүр зарим тохиолдолд улс төрчдийн цаад брендинг дээр ажилладаг те. Улс төрчид бол асар тийм нэмэнцэн нюанс өндөртэй одоо хүмүүс ууш те. Тэр хүмүүсийн имийг маш нэлээд тодорхойлж өгөхгүй бол аюултай. Тэгэхээр тэр дизайн брендинг нь хийж өгдөг хүмүүс байдаг хөөхгүй. Тэгээ би тэр залуугаас асуусан. Яаж ер нь ингэ таад яадаг вэ гэсэн чинь би шинээр цаас гаргаж ирж байгаад хүний брендинг дизайн гаргах бол аюу хэцүү байдаг гэж байна. Харин би inspiration буюу санаагаа авчаад одоо чинь би харах юм бол тий би Pinterest руу явж оронгуудаа санаа цуглуулад энэ санаан дээрээ санаагаа би хуулж гаргаж яад энийгээ угсарч ингэж одоо ухрааж дизайн гаргах нь хамаагүй амархан байдаг гэж байгаа юм.
Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таныг одоо чинь би сая адилхан би ингээд шинээр контент бүтээх амар хэцүү. Гэтэ янз бүрийн хүмүүсээс санаа аваад туршаад өөрийнхөө хэм маягийг оруулаад орох нь илүү амархан илүү хурдан байдаг байхгүй. Тэгэхээр энэ урлагийн хүмүүстэй энэ Pablo Picasso хүртэл хэлсэн байхад та бид хоёр мань хэдтэй мэрэгжлийн бос хүмүүс ингээд заавал шинийн бүтээх гэдэг нэг юм анхны цорын ганц хүн болоход шаардлагатай гэсэн. Ерөөсөө айгүй энгийнээр л хүмүүсийн бүтээсэн байгаа зүгээр тэрэмийг нь аваад туршаал өөрийнхөө хэлбэрлэл оруулах нь хамгийн зөв. Тэгэхээр бид энэ дээр юу гэж хэлэх гээд юм гэхээр та Instagram руу орж аваад өөрийнхөө салбарын өөрийнхөө ийм хүн шиг болно гэсэн тийм инспирэшн хүмүүсийг гаргаж ирээд тэр хүмүүсийн ашиглаж байгаа магадгүй фонт ямар контент хийж байна. Тэднийг туршаал дагаад хийхэд болно гэсэн. Тэгэхээр ярьж чадахгүй бол ярьж сурна гэсэн. Бичиж чадахгүй бол бичиж сурна гэсэн. Зураг авч чадахгүй бол авч сурна гэсэн. Right? Ярьж чадахгүй бол ярьж сурна л гэсэн. Right? Гэтэ гол санаа нь энэ форматуудыг хэм маягийг бид нар сурах хэрэгтэй болчих жоох. А тэгс сурахгүй болохоор чинь тэгээд ямар ч энэ дээр ингээд бид нар ингээд боломжгүй болчих жоо. Тэгэхээр иймэрхүү юм аа. За 3 дугаар түнэл гэдэг зүйлийг би ярина гэж бодсон юм шиг л дээ. Гэтэ би ярихгүй байхаар шийдлээ. Ягаад гэвэл энэ бол хитрхи арай илүү гүнзгий төвшөнд ерөөхдөө байгаа бах. Тэгээд энийг бол яг хүмүүс энэ дээр энэ бичлэг дээр үргэлж би ярихаа боллоо. Энэ бичлэгийг та хэрэг түнэл гэдэг юм ойлгохыг хүсэж байвал дараагийн бичлэгүүдэд хонхоо дараад ерөөхдөө байж байгаа. Би дараагийн бичлэгүүдэд тайлбарлана. Хамгийн өндөр төвшөнд яаж химэл оюуханыг ашиглаж сурах юм бэ? Хамгийн одоо үр дүнтэй ашиглаж сурах юм бэ гэхээр ерөөсөө та бүгдийг сурах гэдэг хэрэг байхгүй. Зорилгодоо тохируулаад ямарваа нэгэн AI-г ашиглах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Одоо ч чинь яадаг вэ гэхээр улс төрчид яадаг вэ гэхээр бүр юу яа дээ. AI-аар бүр дуу бүтээдэг AI-г ашиглаад бүр тэр улс төрчин дуулсан юм шиг бүр тэгж дуудлагдаг AI хүртэл байдаг байхгүй. Гэх мэтчлэн тиймэрхүү зорилгоор бид нэр зүгээр ашиглаж болно гэсэн үг. Одоо ChatGPT-ийг санаа гаргах юм. Одоо миний ашиглаж байгаа юм бол Loom гэдэг юмар би screen record хийгээд би сургалтаа бичиж чинь тийм энэ бичлэгийг бичиж чинь. Игтэй адилхан. Зорилгодоо та тохируулаад бичих юм бол аюу амар удаа гэсэн үг шүү. За, энэний дараа аюу чухал юм юу гэхээр social платформуд болон дижитал бүтээгчнэрийг бид нар тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй. Яг платформуудын онцлог гэдэг ойлголт үүтэй. Одоо жишээ нь энийг хэлэхэд Facebook дээр одоо ерөөхдөө хар зах. Facebook дээр юм зарна зүгээр бүх юм явдаг. YouTube дээр янз бүрийн боловсролын юм уу эсвэл entertainment юм дээгүүх явдаг. Instagram бол зүгээр хүмүүсийн амьдралын хэм маягийг хардаг. Pinterest бол янз бүрийн inspiration буюу хүмүүсээс санаа авахд ашигладаг. LinkedIn бол одоо ажлын илүү мэргэжлийн юмд явдаг. Twitter дээр бол улс төр илүү одоо coin хэм явдаг. Reddit бол янз бүрийн хүнтэй юм асуухад яг мэдэхгүй зүйлээ яхад хамгийн хүнтэй байдаг. Хэмжлээ платформуудын онцлог гэж байна. Энэ платформуудыг та өөрөө онцлогийг нь ойлгож ийж сурж ийж явуулна гэсэн үг. Одоо чинь магадгүй би нэг юм хуулийн фермтэй залуу байлаа гэж бодоход би Gramix магадгүй реклам хийлгүүлээ ахын дүү гэж хэлээд явахгүй гэсэн үг. Би магадгүй хуулийн фермтэй нэг 40 гарч байгаа ахгүй байгаад манай хуулийн фермийг сурчлаач өгч Gramix гэх юм бол тэр зах зээл онохгүй гэсэн үг. Тэрнтэй адилхан та ямар нэгэн байдлаар энэ платформуудын онцлог гэдэг зүйлийг ойлгохгүй бол зүгээр л буст хийгээд байдаг нөгөөт нь борлуулалт гардаггүй зүгээр л контент хийгээд байдаг хүн үздэггүй тэгээд сүүлдээ хүн юу гэж боддог вэ гэхээр би муу юм байна би сууган байна би яг өмнөдөө онлайн яаж чаддаг юм байна тэгээд одоо бурхан намайг юм болго бүтээ за манай аав ээж юм байсан гэдэг буруу юм бүтээ буруут тавьчихдаг байхгүй тэгэхээр яг үнэндээ тийм биш өгөөл та үндсэн тэр платформуудын онцлог гэдэг зүйлийг ойлгох гэдэг байхгүй тэгэхээр энийг ойлгож сурах нь байна яаж ойлгох вэ гэх юм бол бичлэгийн төгсгөл би тайлбарлсан байгаа дуслал үзээрэй тэгээд дижитал бүтээгчнэр буюу дижитал бүтээгдэхүүн гэдэг нь юу вэ гэхээр мэдээж хэрэг яг хамгийн сүүлийн үед хүчтэй явагдаж байгаа дижиталаар контент хийж байгаа хүмүүсийн бид нар юуг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Ийм яаж энэ хүмүүс бизнесээ явуулж байна, яаж энэ хүмүүс контент хийж байна, яаж энэ хүмүүс борлуулалтаа гаргаж байна. Эсвэл яаж зарим компаниуд царай гаргахгүйгээр тэгвэл тэр өндөр түвшний хэдэн сая долларын борлуулалт хийж байгаа хэмжлэг дээр зүйлүүдийг бид нар ойлгох одоо шаардлагатай болчихно гэсэн. Тэгэхээр хоёрдугаар бидний одоо яг ашиглах хөшүүргүүд гэдэг зүйл. Яг ч хөшүүрг гэсэн үг шүү дээ. Магадгүй одоо миний хөшүүрг те хөшүүрэг гэсэн. Тэгэхээр эдгээр хөшүүргүүдийн хэм л оюуханд байна. Social платформуд байна, дижитал бүтээгчнэр байна. Энэ л хөшүүрэг болчихж байгаа. За, бидний хүсэн хүслээсэн мөч миний бодлоор энэ хамгийн чухал. Тэгэхээр хэрвээ та энэ бичлэгийг үзэж байгаа бол та азтай байна. Ягаад гэхээр та энэ бичлэг явж байгаа учраас миний бодлоор миний энэ бичлэгийг өгөх хамгийн чухал та амлыг та бол хаан сонсож байгаа гэж бодож байна. Би хүртэл өөрөө энийг сургалтын дээрээс бүр үнэхээр мөнгө төлж сургалтын дээрээс авсан ойлголт. Тэгээ би энийг YouTube дээрээ хамгийн чухал үгүй концепт болгож өгч байгаа. Тэгэхээр ойлгоцгоо. Энэ юу гэхээр итгэлцэл гэдэг зүйл. Сошиал медиа дээр итгэлцэл гэдэг зүйл өөрөө амар чухал. Хүмүүс энийг ойлгохгүйгээсээ болоод ойлгохгүйгээсээ зүгээр л би хандлт тохын чухал юм байна. Зүгээр л би гоё ярих чухал юм байна. Зүгээр л би сайн бүтээтэндээ байх чухал юм байна. Зүгээр л би буст хийгээд байх чухал юм байна гэж боддог. Гэтэл итгэлцэл гэдэг зүйл үүсэхгүйгээр борлуулалт байдаггүй. Итгэлцэл гэдэг зүйл үүсэхгүйгээр бизнесүүд сайн явдаггүй. Итгэлцэлгүй бол бизнесүүд дампуурдаг. Итгэлцэл бол сошиал медиа дээрх бүр хамгийн чухал зүйл.
Хамгийн чухал зүйл. Ягаад тэгэхээр амар хүмүүс сошиал медиа дээр ингээ хүн болгон юм ярих, хүн болгон контент хэрэгтэй болчоор хүмүүс ч ингээд хин нэгнийхээ нэг юм лөөр хийдэг хүмүүс ч амар их гаваад ирж байгаа. Ингээл жоох юм игээл нэг coin гаргаад мөнгөний аваад алга болдог те. Нэг юм игээл ингээд алга болдог. Гэмчлээ ингээд ирэх тусам итгэлцэл аягүй чухал болчих. Тэг би яагаад гэдэг амар сонир тайлбарлая. Эхнийх нь coin байгаа. Coin дээр бид нэг ингээд тайлбарлах юм бол ямарваа нэгэн coin яаж үнэлгээгээ өсгөдөг. Яаж тэр coin-ы үнэ өсдөг гэхэлэр маш бүр олон хүн тэр coin-ыг нь худалдаж авч иж тухайн coin-ы үнэлгээ өсөж байгаа шүү дээ. Тэгвэл хүмүүс яагаад coin худалдаж авч байгаа? Тэр coin өсөх юм байна гэж итгэж байгаа байхгүй. Яагаад итгэж байгаа? Тэгэхээр магадгүй тэр coin-ийн founder буюу тэр coin-ыг үүсгэсэн хүнд итгэж артлын white paper-д нэгтгэж чинь хэмэтчлэн тэр coin итгэж байгаа учраас яагаад ч юм бэ? Яагаад итгэж байгаа гэхээр олон хүнийг авах юм байна. Тэгэхээр би төрүүлээд орчих гэж итгэж байгаа байхгүй. Тэр маань явсараад үнэлгээ өсчих гэсэн үг шүү дээ. Ингэж явдаг гэсэн. Тэгэхээр энэ coin-ийн үдс итгэлцэл гэдэг зүйл үүсэхгүй бол coin-ийн үнэлгээ өсөхгүй гэсэн. Ягаад биткойн үн цэнтэй ба? Яг тэр хүмүүс биткойныг ирээдүй гэж итгэж байгаа байхгүй. Биткойны андсан цаад системийн сайн юм гэж итгэж байгаа байхгүй. Бүр цаашаа дэглэг үнзий явал да. Мөнгө ягаад тэгвэл бид нар мөнгийг бөөнөр хэрэглээд байгаа. Ягаад бид нар coin руу бүрэн орчихгүй байна тэгвэл. Гэх юм бол мөнгө гэдэг зүйлд чинь бид нар мөнгө гэдэг зүйл үн цэнтэй мэ би магадгүй 10 евро байраад энэ төлөхөд ир хүн 10 евро гэж үн цэнийг хүлээмжшүүлэх юм байна гэж битгэж байгаа байхгүй. А тэр мөнгөний үн цэн ардаа магадгүй тэр те газрын баялаг одоо цэрэг армийн юм янз бүрийн гэж одоо баталгаажж байгаа. А гэхдээ шалтгаан юм гэсэн. Тэгэхээр амар сонирхолтой нь юу гэхээр мөнгөч бай, coinч бай, ер нь бизнесүүд ч бай. Ямар бизнесүүд одоо шинэ онлайн шоп, e-commerce-ыг харж үзэх юм бол ямар бизнес, ямар онлайн шопууд аягүй хүчтэй ажилладаг вэ? Одоо нэгээсээ илүү байдаг вэ гэхээр итгэлцэл төрүүлж чаддаг компани, итгэлцэл төрүүлж чаддаг шопууд. Өөрийнхөө царай гаргахгүйсэн хэрхэн үзэгчтэй итгэл үүсгэх төрүүлэх гэдэг урлагийг эзэмшсэн мөсөн ч бүрсэлтэй урлаг болчихж байгаа байхгүй. Одоо шин цаа бодоод үзэл та. Би магадгүй зүгээр нэг рандом онлайн шоп руу ороод зүгээр л юм зураг нь ийм амар сонин тэгснэ вебсайт байхгүй ашигласан хүмүүсийн сэтгэл байхгүй нэг гачин юм руу ороод тэгээд ингээд комментуудад хариулахгүй нэг амар сонин шопоос худалдаж авах гэхэлэр чи мөнгө шилжих амар юм шүү дээ. Харин сэрэг нөгөөдөл та орсон чинь хэвлэлтний сэтгэл вебсайттай манай хаяг холбогдох дугаар тэг бүгдэнд нь жирээд хариулсан. Тийм байх юм бол би итгэлцэл төрөөд энэ газраас худалдаж авах юм гэж бодно үстэй. Энтэй адилхан сошиал медиа дээрх итгэлцэл гэдэг зүйл айгүй чухал зүйл болсон байдаг. Энийг хүмүүс орхигдуулснаас болоод ерөөсөө онлайн шопууд ингээд одоо магадгүй 10 онлайн шопын 8 нь магадгүй ашиг олж чаддаггүй шалтгаан нь ерөөсөө итгэлцэл төвлөж чаддаггүй. Ерөөсөө чаддаггүй. Тийм болохоор энэ хүмүүс зүгээр л энэ зарах гэж оролдоод идэг. Тэгэл фейлдэл бүтүүлдэг гэсэн. Ийм байдгаа гэсэн. За тэгээ одоо шинэ яаж итгэлцэл бүтүүлэх юм нэ тэрэ те ер нь онлайнаар яаж орлого олох юм нэ тэрэ гэдэг тануудыг сурахыг хүсвэл би description-ыг юмшсан өөрийнхөө бичсэн үнэгүй e-book-ийн линкийг оруулж та хэд ямар ч анхан шатны онлайнаар орлого олох зөвлөгөө сургалт юмуд авч болно. А та бүр гүнзгий жоон сурыг надаас тогтмол зөвлөгөө сургалтууд хамрагддаг юм бол миний Digital Money Club гэдэг үндсэн broadcasting channel байгаа. Тийшээ ороод ерөөхдөө 7 хоногийн сургалт асуулт тавилт юмудаас хамрагдаад явж болж байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцай. А мөн дээрэс нь та иймэрхүү ямар нэгэн концепт ойлголтыг илүү гүнзгий тайлбарласан бичлэг илүү хүзгий өсвөл коммент дээр нэггээ бичээрэй. Бид айгүй хүмүүс ерөөхдөө байх юм бол аль болох нэг иймэрхүү бас нэг илүү концепцийг гүнзгий тайлбарласан илүү гүнзгий ойлголт өгсөн бичлэгүүд бас ерхий хийж гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцай.